бол яг одоо 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд мэрэгжлийн холбоотуудын тухай хууль үйлчилж эхэлж байгаа аахгүй. Тэрний хүрээнд бид нар одоо ингээд улимшил дээр эдийн чиглэлээр ажилладаг олон төрлийн бас байгууллагууд нэгдээд мэрэгжлийн нэгдсэн холбоогоо байгуулахаар ингээд хуралдаж байна. Эндээс бол ямар үр дүн харагдчих вэ? Ямар хүлээлттэй вэ гэхээр бид нар бол олон жил ингээд яахгүй нэгдсэн байр суурьтай байж чадахгүй байсан. Одоо залуучууд ингээд санаачлаад нэгдсэн юм яа. Тэгээд цаг үеийн нөхцөл байдал ч гэсэн бүрэлдлээ. Тэгэхээр зэрэг эндээс ямар үр дүн хүлээж өгөх гэхээр улимшил дээргэд бид нар нэгдэж чаддаг юм аа. Тэрнийхээ хэмжээнд ямар үйл ажиллагаа явуулж авах вэ? Бидний дуу хоолой хаана яаж хүрэх вэ гэдгийг бид нар нэгдсэн байдлаар хүрэх ёстой газарт нь хүргэж ингэж нөхцөл ойлын хэрэгцээ орчин бүрдэж байна л гэж харж байна. Манайх бол хөгжлийн бишрэлтэй ахмадын холбоо гэж байгуулга байхгүй юу? Хөгжлийн бишрэлтэй ахмадын эрхийг хуулийн эрхийн хүрээнд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа төрийн бас байгуулга байхгүй юу? Тэгэхээр яг одоо энэ дээр болохоор зэрэг хэрэгцээ орчин бүрдсэн үг үл бүрдсэн. Гэхдээ бид нар яг судалгаа мэдээлэл авъя гэдэг далаацтай үйл ажиллагаа явуулж гэхлээр бас хэрэгцээ орчин тутмагч юм уу тийм байгаад байгаа. Тийм учраас нэгдсэн байдлаар бид нар одоо асуудлаа нэгтгээд ингээд нэгдсэн байдлаар хүргэж чадах юм бол энэ юу маань асуудал маань арай далаацтайгаар төрөлхийн байгууллагатай ч гэсэн хүрэх юм боломж нөхцөл бүрдэнэ л гэж харж байгаа шүү. Нуурлын конвенцэд нэгдсэн гэдэг ингээд тэр хэмжээгээр хэрэгцээ орчин таатай. Гэхдээ тэрийг яг хэрэгжүүлж байгаа анхан дунд чатанда хүмүүс тэр нөлөөллийн ажлыг л бид нэр их сайн хийх ёстой юм шиг байлаа. Ялангуяа сэтгүүлч та нар одоо ингээд 24 оноос эхлээд жишээлхэд л шүү дээ. Буруу талтай өрүүлтэй машиныг явуулахгүй л гээд байгаа. Гэтэл нөөстэй буруу талтай өрүүлтэй машин барай явахад хөгжлийн бишрэлтэй хөдөлгөх тул хэрэгтний бэрхшээлтэй биднэрт бол буруу талтай өрүүлтэй машин хүртээмжтэй байдаг байхгүй ээлтэй. Нөгөө талтай юутай болохоор хүрттэй болохоор яг замын хөдөлгөөнд цаад болно. Ялангуяа төргөнцтэй жолооч бол бууд суухад ядаг. Гэх мэтчлэн ер нь бол яг хөгжлийн бишрэлтэй иргэдийн нийтлэг хамгийн нийтлэг тулгамдаад байгаа бэрхшээлтэй асуудал бол юу гэдэг вэ гэхээр зэрэг дэд бүтцийн орчин хүртээмжийн асуудал одоо яг манай энэ нөхцөл байдалд бол хамгийн чухал гэдэг. Тэрнээсээ үүдээд одоо жишээлбэл зүгээр гадуур гараад нэг хүн ажилд орлоо гэхэд юун дээр очиод автобус нийтийн тээвэр хүртээмжтэй байна уу? Зам талбай нь хүртээмжтэй байна уу? Очоод орж байгаа ажлын байранд нөхцөл байдал нь хүртээмжтэй байна уу? За ажлын байран дээр ороод ажиллаа хийе гэхлээр тэнд чинь хүн өдрийн 8 цаг ч юм уу 6 цаг ажиллах гэдэг шүү дээ. Тэнд байгаа орчин хүртээмжтэй байна уу те? Хараагүйч бай, хэл сонсголын бэрхшээлтэй, хөдлөх тулах хэрэгтний бэрхшээлтэй тэр хүртээмжийн асуудал хамгийн чухал байгаа гэдэг. Түүнээс биш Монгол улсын хэмжээнд бол яг одоо хөгжлийн бишрэлтэй хүний эрхийн тухай хөдөлмөрлөх эрх бусад эрхийн талаарх эрхцээ орчим бол харьцангуй таатай шүү дээ. Хамгийн гол нь хүртээмжээл бид нар ингээд сайжруулах ёстой л гэж харддаг шүү дээ. Би бол энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Манай төрийн бас байгууллагууд одоо жижиг гэлтгүй зөндөө олон нөлөөллийн ажил хийсэн. Тэгэхээр одоо нийгмийн зүгээс бол хөгжлийн бишрэлтэй хүмүүсийг үлээж авах ялангуяа одоо компаниуд ажилд авъя гэсэн хандлага бол их сайн болсон шүү дээ. Хууль эрхцээ орчинж бүрдсэн. Гагцгүй одоо хүртээмжээ яаж хийх юм бэ? Аж ахуй нэгж байлаа гэхэд чинь нэг хөгжлийн бишрэлтэй хүнийг ажилд авчаад тэрийгээ бид нар яаж энэ дээр ажлын байран дээр хадгалж үлдэх вэ? Энэ хүртээмжийг яаж бий болгох вэ гэдэг дээр л бас нэг жоохон дутуу ойлголт юм байгаад байна. Түүнээс бусад талаар бол хандлага чиглэл гайгүй болцоо л гэж хардаг шүү дээ. Ер нь бол нийгмийн тэтгэвэр гэхлээр өндөр настай тэтгэвэр ч бай хөгжлийн бишрэлтэй хүний тэтгэвэрч бай хоёр янзын тэтгэвэр байдаг шүү дээ. Нэг нь нийгмийн даатгалын сангаас авдаг, нөгөө нь нийгмийн халамжийн сангаас авдаг. Тэгэхээр нийгмийн даатгалын сангаас авж байгаа хүн тэр ямар хэмжээгээр нийгмийн даатгал төлсөн бэ тэр хэмжээгээр л авчдаг. Нийгмийн халамжийн сангаас бол тогтмолч шүү дээ. 375 мянган төгрөг тэр хэмжээгээр л аваад явчихдаг. Гэхдээ яг ерөнхийдөө одоо энэ оны бас 1 сарын 1-ээс чи ахмадын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлж байгаа. Энэ дээр бол одоо нөгөө хуулинд хэлсэн зөрүү залтыг яах нааштай үзүүлэлтүүд бол гарч эхэлсэн л байгаа. Гэхдээ бол энэ дээр тэглээгээд сайжраад ах байхгүй бид нар бас дуурайж дуу хоолойгоо хөгжил авах ёстой л гэж бодож байна. Хүүхдүүд байгаа юм те хүүхдүүдийг одоо жишээлбэл 16 хүртэл хүртэл ялцчих байхгүй л ээж настай байгаа шүү. Бас ахмадууд байгаа.
хэд өндөр настай болсон ахмадууд байна тийм үү? Өглөмжлөлттэй байж байгаа өндөр настай төдөө орсон. Тэгэхээр тэрэн дээр бол одоо яалтч байхгүй л нэг асрахаас өөр аргагүй болчиход байгаа. Гэхдээ тэрийг бол одоо энэ яг орчинд нь жижигхэн болдогсон бол одоо хороо дүүрэг болгонд л нэг тийм жижигхэн дид асрамжийн юунууд байж байгаа. Өдөр нь очиод нөгөө хүмүүсээ асуулцдаг, оройн хүүхдүүд нь ч юм уу гэр бүлийнх нь авчдаг. Ийм байвал уг зүгээр юм бол гэж хардгийн. Гэхдээ энэ бол улс орны эдийн засгийн холбоотой болохоор тэр болгон бас шийдэгдэх асуудал холхон л байх та.